Одоогийн хичээлийн сэдэв маань сонин нийтлэлийн хариулгын үүрэг, зорилго, төрөл. Хичээлийн зорилго бол сонин нийтлэлийн хариулгын эхийн үүрэг, зорилго, төрөл зүйлийн тухай мэддэг болно. Хэрэг явдлын учир начрыг хялбарчлан тайлбарлан мэдээлэх, дамжуулах, учир зүйн нотлохоо хийдэг бичгийн хэлний хариулгыг бол сонин нийтлэлийн хариулга гэж нэрлэдэг. Нийгмийн амьдралын хөгжилд асар их нөлөө үзүүлж байгаа зүйлийн нэг нь бол нөхөө сонин нийтлэл байдаг. Монгол улсын хэвлэлийн түүх нь ухуулах хуудасаар ахилж 1913 онд шинэ тол бичиг сонин гарч эхэлсэн. Ард түмнийг дэлхийтэй холбосон том твшил байсан гэж үздэг байна. Нөхөн хариулгын онцлог нь бол шин соргог мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг. Шин санаа дэвшүүлсэн, шүүмжилсэн, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн. Уран төслөл далд санаа бүхий үг хэллэг ашигласан. Мөн бичигчийн сэтгэлийн өнгөөс илэрдэг. Үн нь баймж унтламжээр илэрч байдаг байна. Нийтлэлийн хариулгыг бол мэдээлэх, нөлөөлөх гэсэн ийм хоёр үүрэгтэй гэж үзэж байгаа. Мэдээлэх үүргийн хүрээнд бол баримт хэрэглэгдэхүүн нь үнэн зөв байх, аль биесний шинжтэй, тодорхой нэгтгэн дүгнсэн байх ийм шаардлагатай. Харин нөлөөлөх үүргийн хүрээнд бол урайлан дуудах, хийж бүтээх урам зориг, төрүүлэх үзэл бодол, тогтсон дадлыг өөрчлөх ийм шаардлагыг хангаж байдаг байна. Сонин нийтлэлийн хариулгын бичлэгийн төрлийг гүйцэтгэх үүрэг болон зорилго, хамрах хүрээ зэрэг шинж чанарыг нь харгалзан мэдээллийн шинжилэлт, нийтлэл уран сайхны туслах гэсэн ийм төрөл зүйлд хуваан үздэг. Мэдээллийн төрөл зүйлд бол мэдээ, тайлан, ярилцлага, сурвалжлага, мэдээлсэн тойм зэрэг багтж байдаг бол шинжилэлт ангилалд бол өгүүлэл, шүүмж, хэвлэлийн тойм, сурвалжилсан тэмдэглэл зэрэг ордог. Харин нийтлэл уран сайхны төрөлд бол найруулал, эссе, хүрэг найруулал, улс төрийн шог, сурвалжилсан тэмдэглэл, баримтат, кино, уран нийтлэл зэрэг багтдаг. Харин бусад буюу туслах төрөлд бол захидал, зөвлөгөө, онигоо, сонжоо, эмгэнэл, илэглэл, үгийн сүлжээ, гарын мэдээ, тайлбар, шог найруулал зэрэг багтж байдаг.